Дараах өгүүлбэрүүдийн аль нь нэг дээр нэмэх нь 6-г зөв илэрхийлсэн байна вэ? Өгүүлбэрүүдийг уншихаас өмнө тоон шулуун дээр нэг дээр 6-г нэмбэл хэд гарах талаар бодцгоё. Нэгээс эхэлнэ. Энэ нь тгээс баруун тишээ байна. Дараа нь 6-г нэмнэ. Баруун тишээ дахин 6 нэгж туулаад 7 дээр ирнэ. Нийтдээ тгээс баруун тишээ 7 нэгж туулаад 7 дээр ирнэ. Тоон шулуун дээр нэгээс зүүн тийш 6 нэгж туулна. Нэгээс зүүн тийшээ 6 нэгж, ийм тоон шулуун дээр тгээс баруун тийшээгээ эерэг, зүүн тийшээгээ сөрөг тоонууд байна. Зүүн тийш 6 нэгж туулна гэдэг бол нэгээс 6-г хасна гэсэн үг. Тиймээс биш байна. Бид 6-г нэмэх ёстой. Тоон шулуун дээр нэгээс баруун тийшээгээ 6 нэгж туулна. Тиймээс зөв хариулт нь энэ байна. Баруун тийшээ 6 нэгж туулна. Хэрвээ 6-г нэмбэл баруун тийш шилжинэ. Нэмж байна гэсэн үг. Тиймээс 2 дахь сонголт нь зөв байна. Үргэлжлүүлээд хий. Дараах өгүүлбэрүүдийн аль нь 3 дээр нэмэх нь сөрөг 7-г зөв илэрхийлсэн байна вэ? Эдгээр хариултууд руу харахаас өмнө төсөөлье. Эхлээд 3-аас эхэлнэ. Дараа нь 3-аас зүүн тийшээгээ 7 нэгж туул. Сөрөг 7-г нэмнэ. Тиймээс энэ бол 3-аас хасах нь 7-той тэнцүү. Тиймээс би 3-аас зүүн тийшээгээ 7 нэгж туулна. Хариултуудаа харцгаая. Тоон шулуун дээр 7-оос эхлээд зүүн тийшээгээ 3 нэгж туулна. Энэ биш байна. 3-аас эхлэх ёстой. Тиймээс 2 дахь сонголт ойлгомжтой биш. Тоон шулуун дээр 3-аас эхлэн зүүн тийшээгээ 7 нэгж туулна. Тиймээс энэ зөв хариулт байна. Бид 3-аас эхлээд сөрөг чиглэл буюу зүүн тийшээ 7 нэгж туулна. Бидний энэ тоон шулуун дээр ердийн хөвчлээрээ зүүн тийш сөрөг, баруун тийш эерэг утгыг илэрхийлнэ. Тиймээс энэ хариулт яг зөв байна. Дахиад асуул хий. Одоо бол 3-аас хасах нь сөрөг 4 байна. Тэгэхээр үүнийг бодох хэлбэр арга бол 3-аас хасах нь сөрөг 4 илэрхийллийн хувьд 2 хасах тэмдэг нь эерэг буюу нэмэх болдог. Тиймээс энэ бол 3 дээр нэмэх нь 4-тэй тэнцүү. Тэгэхээр 3-аас эхлээд баруун тийшээгээ 4 нэгж туулна. Учир нь энэ илэрхийлэл бол 3 дээр нэмэх нь 4-тэй тэнцүү. 3-аас хасах нь сөрөг 4 гэдэг бол 3 дээр нэмэх нь 4-тэй тэнцүү. Тиймээс 3-аас эхлээд баруун тийшээгээ 4 нэгж туулна. 3-аас эхлэн баруун тийшээ 4 нэгж. Энэ нь 3 дээр нэмэх нь 4-тэй тэнцүү болох ба 2 дахь сонголт нь зөв байна.